Сайн байцгаана уу хүүхдүүдээ. Математикийн хичээлийн ном дэвтрээ бэлтгэрээ. Өнөөдрийн хичээлийн сэдэв үлдэгдэлтэй хуваах. Бид энэ хичээлдээр хуваах үйлдэл гүйцэтгэх гэхэд үлдэгдэл гарч болохыг ойлгоно. Үлдэгдэл нь хувааж буй тооноос бага байхыг ойлгоно. Хичээлийн эхэнд хуваах үйлдэлээ эргэн санаад үйлдлийн гишүүдийг нэрлэе. 15-ыг 5 дахин багасгахад хэд байх вэ? 32-ыг 8 хуваахад хэд гарах вэ? 15-ыг 5 хуваахад 15 гэдэг тоо маань хуваагдагч болно. 5 нь хуваагч болно. Тэгвэл 15-ыг 5 хуваагаад гарсан тоог юу гэж нэрлэх вэ? Ноогдуур гэж нэрлэдэг бахна. Тэгэхээр ноогдуур нь 3 юм байна. Харин хуваагдагч нь 32, хуваагч нь 8 бол ноогдуур нь хэд байх вэ? Тэгэхээр 4 байна. Энэ мэдлэгийг бид өмнөх хичээлүүдээрээс олж авсан хувааж чадна, гишүүдээ нэрлэж чадна. Дараагийн жишээг харъя. 10-ыг 3-т хуваавал хэд болох вэ? Хариуг нь олоорой хүүхдүүдээ. 10-ыг 3 хэсэгт хувааж болох уу? Тэгвэл өнөөдрийн хичээлээр бид үнийг хувааж үзэх нь. Зургийг ажиглаад зааврын дагуу гүйцэтгэгээрэй. Бидний өмнө өнгө өнгийн харандаанууд байна. Зааврыг уншъя. 20 харандааг 3-3-аар багцлаарай. Хэдэн багц болсон бэ? Багцлагдаагүй харандаа үлдсэн үү? Хэд үлдсэн бэ гэж байна. Тэгвэл бид өмнөө байгаа 20 харандааг 3-3-аар нь багцлах ёстой байна. За багцлая. 3-3-аар нь ингээд багцлана. За дуслаа. Хэдэн хэсэг болов хүүхдүүдээ? Нөгөө 6 хэсэг багцлсан байна. Гэтэл цаана нь багцанд ороогүй 2 харандаа үлдсэн байна. За асуултандаа хариулъя. 20 харандааг 3-3-аар багцлахад 6 багц болоод цаана нь 2 харандаа үлдлээ. За бид ингэж хариулна. Түүнийг бичиж тэмдэглэе. Хэрхэн тэмдэглэх вэ гэхээр нийт харандааны тоог бичээ. 20-го 3-3 багц болгосон гэж байгаа учраас 3-даа хувааж өгнө. 20-ыг 3-т хуваахаар нийтдээ хэдэн багц болсон бilé? 6 багц болсон. Гэтэл цаана нь 2 харандаа бас дахин үлдсэн. За тэгвэл бид ингэж тэмдэглэх нь. Аливаа юмсыг тодорхой тоогоор хуваагаад байхад цаана хуваагдаагүй үлдсэн тоог бид үлдэгдэл гэж нэрлэнэ. Тэгээд түүнийг тэмдэглэхдээ үлд гэж товчилж бичээд хойд талд нь тоогийг бичиж өгдөг байх нэ. За үүнийгээ уншиж цөмөрөө. 20 харандааг 3-3-аар багцлахад 6 багц болоод 2 харандаа үлдслээ. Ингэж уншина. Өөр нэг арга нь 20-ыг 3-т хуваахад 6 ноогдож 2 үлдлээ. Ойлгосноо хүүхдүүдээ? Дахин нэг бодлого бодъё. 17 ширхэг шагааг ширээний найзтайгаа тэнцүү хувааж аваарай. Нэг хүүхдэд хэдэн шагаа ноогдсон бэ? Хувааж чадаагүй шагаа үлдсэн үү? Хэд үлдсэн бэ гэж байна. За 17 ширхэг шагаа бидний өмнө байна. Түүнийг 2 найзад тэнцүү хувааж өгөөрэй гэсэн болохоор багш нь дээрх шагаануудыг тэнцүү тоогоор хуваарлаж өгье. За 1 дахин 1. Гэтэл эцэст нь 1 шагаа үлдлээ. Үүнийг тэнцүү тоогоор хувааж өгч болох уу? 1 шагааг 2 хүүхдэд хувааж өгч болохгүй тийм үү? За тэгвэл асуултандаа хариулъя. 17 шагааг 2 хүүхдэд тэнцүү хувааж өгсөн чинь 1 хүүхдэд
8 шагаа ноогдлоо. Харин 1 шагаа хуваагдаагүй үлдлээ. За бид асуултандаа ингэж хариулаад бичиж тэмдэглэе. Хэрхэн бичих вэ гэхээр багш нь энд бичсэн байна. Уншаарай хүүхдүүдээ. 17-г 2-т хуваахад 8 ноогдож 1 үлдлээ. За ингэж тэмдэглэнэ. 17-г 2-т хуваахад 8 ноогдож 1 үлдлээ. За дараагийн жишээг бодъё. Зургийг ажиглаад зураглалт тохирсон бичиглэл хийгээрэй гэж. Бидний өмнө өнгөнгийн цэцэгс байна. Цэцэгсүүдийг багц болгон хуваасан байна. Хэдэн багц байна хүүхдүүдээ? Тоолоорой. 4 багц байна. Багцлагдаагүй бас 3 цэцэг байна. Нийтдээ 23 цэцэг байна. За тэгвэл чөмөөрөө энэ зураглалт тохирсон бичиглэлийг хий. Нийт хэдэн цэцэг байгаа вүлээ? Хэдэн багц байгаа вүлээ гэж бодож олъё. За нийт хэдэн цэцэг байгаа вүлээ хүүхдүүдэд дэвтэртээ бичээрэй. За багш нь бичээ. Нийт 23 цэцэг байгаа. Түүнийг 4 багц болгосон гэж байгаа учраас 23-гаа 4-т хувааж өглөө. Тэгэхэд нэг багцанд хэдэн цэцэг байна вэ гэхээр 23-ыг 4-т хуваагаад 5 ноогдож цаана хуваагдаагүй 3 үлдлээ. За ингэж бичсэн байна. За үүнийг зөв бодсон хэсгээ шалгая. За дахин нэг уншъя. 23 цэцгийг 4 багц болгон хуваалаа. Тэгэхэд нэг багцанд 5 ноогдож 3 хуваагдаагүй үлдлээ. За зөв бодсон шалгая. Шалгахдаа үлдэгдэлтэй тооны хуваах үйлдэлийн хариуг шалгахдаа эхлээд багц зүйлийн тоог нэг багцад байгаа эмсийн тоогоор үржүүлнэ. Дараа нь үлдэгдэл тоогоо нэмж өгнө. За тэгвэл зааврын дагуу цөмгөрөөс тоогоо шалгая. Багц зүйлийн тоо гэхээр цэцэг маань нэг 4 багц байгаа. Түүнийг нэг багцад байгаа эмсийн тоогоор үржүүлнэ гэж байна. Тэгэхээр нэг багцад 5 ноогдлоо гэж бид түрүүнд нь олсон учраас 4-ийг 5-аар үржүүллээ. Харин одоо багцлагдаагүй үлдсэн тоог нэмнэ. Тэгэхээр тэр маань 3 байгаа. Инхээр хариу нь хэд гарах вэ? 4-ийг 5-аар үржихэд 4 5-ийн 20 болно. 20 цэцэг багцанд орсон байна. Харин багцанд ороогүй 3 цэцэг байгаа. Тэгэхээр 20 дээр 3-ыг нэмэхээр 23 боллоо. За би тоогоо зөв бодсон байна уу хүүхдүүдээ? Зөв бодсон байна. За ингээд бид тоогоо хуваагаад үлдэгдлийг нь олоод эргээгээд зөв бодсноо шалгаж бодох ёстой байна. За ойлгосон бол дараагийн зүйлд анхаарлаа хандуулъя. Хүснэгтийг ажиглаарай гэж байна. Багш нь дээр хүснэгтэд бидний өмнө бодсон 3 бодлогыг хүснэгтэн мэдээлэлд оруулж бичсэн байгаа. За уншъя. Эхлээд харандааны бодлого байна. 20 харандааг 3-3-аар багцлахад ноог дүр нь 6 бөгөөд 2 үлдсэн гэж. За 17 ширхэг шагааг 2 тэнцүү хэсэг хуваахад 8 ноогдож 1 үлдсэн. 23 цэцгийг 4 сагсанд хуваахад 1 сагсанд 5 ноогдож 3 үлдсэн гэж. За энэ бидний өмнө бодсон бодлогод байна. За энэ хүснэгтээс багш нь нэг тоог ажиглуулъя. Хуваагч гэдэг тоонуудыг хараарай. Хуваагчийн игнэнд байгаа тоонуудыг. Дараа нь үлдэгдэл гэсэн игнэнд байгаа тоонуудыг ажиглаарай. За жишээ. Эхний тоо 23 багц 2 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 баг
3-ыг 2 жишээ. Дараа нь 2-ыг 1 жишээ. Аль нь их хүүхдүүд ээ? За мөн 4-ыг 3 жишээ. Аль нь их вүлээ? За эндээс хуваагчийн игнэнд байгаа тоонууд үлдэгдлийн игнэнд байгаа тоонуудыг хооронд нь жишгээд хуваагч нь дандаа их байна. За тийм байна хүүхдүүд. Тэгвэл эндээс нэгэн дүгнэлтийг гаргая. Ямар дүгнэлт байж болох вэ хүүхдүүд? Сайн тунгаан бодоорой. Тоог хуваахад хуваагч нь үлдэгдлээсээ ямар байна? Зүйтэй хүүхдүүд их байна шүү дээ. Тэгвэл бид ийм дүгнэлт хийж болох нэ. Үнийг уншия. Тоог хуваахад үлдэгдэл нь хуваагчаас ямагт бага байна гэж байна. Зөв хүүхдүүд. Үлдэгдэл нь гэхэд бидний энд бичсэн тоонд жишсэн дандаа хар өнгөөр бичсэн тоонууд тийм үү? Хуваагчийг улаан өнгөөр бичсэн байгаа. Тэгэхээр хуваагчууд нь дандаа их байна, үлдэгдлүүд нь дандаа бага байна шүү дээ. Тиймээс 2 тоог хуваахад гарсан хариуны үлдэгдэл нь хуваагчаас ямагт бага байдаг байх нэ. Би дан бодоорой. Өвөөгийг дахиад хичээдэг. Дахианууд өндөглөж нийт 47 өндөгтэй болов. Өндгийг 6 тэнцүү хувааж савлав. Сагс бүрд хэдэн өндөг савлсан бэ? Савлаагүй өндөг үлдсэн үү гэж байна. За та нар дэвтэрдээ бодоорой. Тэгээд багшаагаа бодсонтой тулгаж хараарай. Үйлбэрээ ойлгоё. Нийт 47 өндөгтэй болсон. Түүнийгээ 6 тэнцүү хуваасан гэж байгаа болохоор багш нь 47-гоо 6-ад хуваалаа. Хариу нь 7 ноогдож 5 үлдсэн байна. Өөрөөр хэлбэл 47 өндгийг 6 сагсанд хуваахад нэг сагсанд 7 өндөг ороод сагсанд ороогүй 5 өндөг үлджээ. За ингэж бодсон байна. Харин одоо бодсноо шалгая багш нь. Яаж шалгах ёстой вэ бид нар? Нийт хэдэн сагсанд хуваасныгаа бичнэ. Тэгэхээр 6 сагсанд хуваасан. Нэг сагсанд хэд орсон гэж бид нэр хариуг нь гаргасан байна уу? Зүйтэй. Нэг сагсанд 7 өндөг орсон байна. Түүн дээрээ саванд ороогүй үлдсэн өндгнийхээ тоог нэмлээ. Тэгэхэд хариу 47 гарсан байна. Өөрөөр хэлбэл 6 сагсанд байгаа сагсыг нэг сагсанд байгаа өндгний тоогоор үржүүлэхэд 6-ыг 7-гоор үржүүллээ. Дараа нь сагсанд ороогүй 5-ыг нэмлээ. Тэгэхэд хариу 47 гарлаа. Багш нь зөв боджээ. Та нар ч гэсэн зөв бодсон гэдэгт багш нь итгэж байна. Гэрийн даалгаварт сорих бичгийн 124-р хуудасны дасгал 527 500 гэрээ даалгаврыг гүйцэтгээд багштай явуулаарай хүүхдүүдээ. Ойлгоогүй зүйлээ багшаасаа асуугаарай. Хичээлдээ идэвхтэй оролцсон бүх хүүхдүүдэд баярлалаа.